Уг мис заслыг улсын 2 дугаар төв эмнэлгийн эмч нар Солонгосын Samsung Medical төвийн эрхний шилжүүлэн суулгах төвийн профессор Ким Жонгмон түүний баг улсын 1 дугаар төв эмнэлэг болон халдвар цуудын өвчнөө төвийн элэг шилжүүлэн суулгах төвийн эмч нарын зөвлөмжтэйгээр амжилттай хийлээ. Эрхний шилжүүлэн суулгах мис заслал хийгдсэн үйлчлүүлэгчийн биеийн байдал сайжирч эмнэлгээс гарч дараагийн хяналтанд шилжижээ. Зүүн 5 аймаг болон Улаанбаатар хотын зүүн дүүргүүдийн лавлгаа шатлалын мис заслын тусламж үйлчилгээг 24 цагийн турш тасралтгүй үзүүлдэг. Мөн бид нар хавдрын тусламж үйлчилгээг харьяал харгалзахгүй мис заслын тусламж үйлчилгээг үзүүлдэг. Тусламж үйлчилгээнийхээ цаар хүрээг өргөжүүлэх, нэмэгдүүлэх Монгол улсын эрүүл мэндийн яамны үндсэн чиг бодлогын хүрээний дагуу элэг шилжүүлэн суулгах мис заслыг өөрийнхөө эмнэлэгт хийхийг зориод бид нар олон жил ажиллаж байна. Хувийн бэлтгэл болон эмчнэрийнхаа сургах тэгээд эмнэлгийн орчныгоо нөхцөл болцоог хангах, багаж тоног төхөөрөмжийг бүрэн хангах гэдэг ингээд маш олон үе шаттай бэлтгэл ажлыг хийсний үр дүнд бид сая 2025 оны 3 сарын 8-нд элэг шилжүүлэн суулгах анхны мис заслаа амжилттай хийлээ. Эмчнэрийн амин ур чадвар, техник технологийн төвшин энэ болгон бол энэ технологи хийхэд бол 2 дугаар эмнэлэгт бүрэн болцоотой байна гэдгийг бид олон талаас нь харж үнэлсний үндсэндээ энэ технологиг нутагшуулж байна. Цаашдаа бол бусад эрхтэн шилжүүлэн суулгах бөөр бол нойр улчирхай шилжүүлэн суулгах. Үүдэл хэсгийн эмчилгээ бусад эмчилгээнүүдээр бид нар бас ажиллана. Элэг шилжүүлэн суулгах мис заслалт бол олон мэргэжлийн олон чиглэлийн эмч мэргэжилтийн совилогч, техникч, инженер маш олон хүмүүсийн оролцоотойгоор бүтдэг. Анагаах ухааны салбарын бол ноён оргил гэж хэлэхээр хэмжээний ийм мис засал манай эмнэлэгт нутагшиж байна. Уг мис заслын онцлог нь донорын илгийг дурангийн мис заслын аргаар авч шилжүүлэн суулгасан нь Монгол улсад 3 дахь тохиол болсноор эрхнээ бэлэглэж буй эмчлүүлэгчдэд зөөвөр баг эдгэрэлт хурдан хөнөөлт багтаа байлаа. Элэг шилжүүлэн суулгах мис заслыг улсын 2 дугаар төв эмнэлэгдэр хийж игснээр Монгол улсад тулгамдж буй элэг шилжүүлэн суулгах мис заслын хүлээгдэл багасж гадаад орн руу зорих урсгалыг төдий чинээгээр бууруулах боломжтой юм. Эх орондоо дэлхийн чанартай тусламж үйлчилгээг авах олон давуу талууд бүрдэж байна. Цаашид улсын 2 дугаар төв эмнэлэг нь элэг шилжүүлэн суулгах мис заслаас гадна ойрын ирээдүйд бөөр шилжүүлэн суулгах мис заслыг хийхээр бэлтгэл ажлаа үргэлжлүүлж байна.